За сайн байцгаана уу? Энэ оны буюу 2023 оны 1 сарын 19-ноос 20-ны өдрүүдэд Франц улсад 26-наас 28-ны өдрүүдэд Швейцар улсад тус зохиогдсон мөсөн авиралтын дэлхийн цомын цуврал тэмцээнд Улаанбаатар аялагч клубын гишүүн манд хоёр маань бол амжилттай оролцоод ирсэн. За мөсөн авиралтын хурдны төрөл дээр болохоор хүрэл медалийн болцлыг хангаад одоо эх орондоо ирсэн байгаад бид нар одоо уулзаад байна. За сайн байна уу? За мэдээж одоо дэлхийн цомоос одоо медаль авсан байгаа юм чи одоо сэтгэл одоо маш өндөр байгаа. Тэгэхээр одоо энэ мөсөн авиралтын спортыг ер нь анх яагаад зөвхөн энэ спортыг одоо ер нь сонгож хичээлэх хүссэн, анх ер нь яаж явж байгаад энэ спорттой холбогдоо гэдэг талаар яриагаа эхлэе гэж бодож байна. Анх 2013 онд орж ирж байсан. Манай аваагах яг анхны дасгалжуулагч багш юм байна. Анх 2013 оны 11 сард орж ирж байсан. Яг миний үндсэн төрөл болохоор яг спорт авиралт. Зуны олимпийн төрөлд орчихсон байгаа. Яг спорт авиралт 2019 оноос эхлээд иргэд хүмүүсийн авиралт хичээлж эхэлсэн. Одоо хүмүүсийн авиралт хичээлээ 4 жил болж байна. Тийм байна тий. Авгах нь өөрөө юм тасалжуулагч өнөө спорт тайртай өнөө. Яг энэ уулын спортын олон улсын хэмжээний мастер. Яг салбарын хүн байж тээ тий. Тасалжуулагч багш. Тэгэхээр спорт авиралт болохоор өөрөө чинь болохоор үндсэн төрөл мөсөнд авиралт нь болохоор хичээлээ 4 жил болж штэ тий. Тэгээд эхлээд одоо мөсөн авиралтаараа одоо дэлхийн цомын одоо дэлхийн хэмжээний одоо ийм медалийг хүртсэн. Тэгэхээр одоо мэдээж ингэж хүртэхэд бол одоо бэлтгэл сургалт бол одоо маш чухал үүрэгтэй байгаа тий. Тэгэхээр энэ тэмцээнд оролцохыгоо одоо хизээ яаж бэлдв, хизээнээс эхэлж бэлтгэлээ хангаж эхлэв. Яг одоо энэ тэмцээндээ зориулж тэрнийхээ талаар ярил. Яг энэ мөсөн авиралтын төрөл маань өвлийн спортын төрөл. Тэгэхээр яг өвөл цас дөнгөж эхэлж орж эхлэх үеэс юу нь бол мөсөнтэй харьцах бэлтгэлээ хийж эхэлдэг. Цас дөнгөж яг орж эхлээд юу нь бол цас гайгүй тогтсон үед бид нар нэг мөсөн ханаа байх шаардлагатай байдаг. Тэгэхээр заавалчгүй цасыг өстэй хольж зурж иж мөсөн ханаа бий болгодог. Тийм учраас яг мөсөнтэй харьцах бэлтгэлээ бол 11 сарын сүүлээр 12 сарын эхлээд эхэлдэг. Тэгэхээр ерөөсөө нөгөө бэлтгэл хийх хугацаа бол хязгаарлалт мөн гэсэн үг шүү дээ тий. Яг тэмцээнүүдийн хамгийн ихнийх нь тэмцээн гэхэд ерөөдөө 1 сарын 10-наас 91 сард эхэлдэг. Тэгэхээр бид нар яг нэг мөстэй харьцах бэлтгэлийг бол нэг сар орчим хийдэг үү дээ. Жилд одоо сар орчим хийдэг гэж ойлгож байна тий. Тэрнээс бусд үед дээр бол биеийн хүчнийхээ бэлтгэл, спорт авиралтын бэлтгэлээ ер нь хийж байна. Тэгэхээр манай одоо орны хувьд одоо жишээ нь одоо энэ бэлтгэл хийх одоо бааз, материал хангамж одоо хэр байдаг талаар. Яг энэ мөсөнд авиралт гэлтгүй ер нь спорт авиралтын ч гэсэн яг спортын бааз энэ бол маш муу. Бусд орнуудтай харьцсан бол энэ жил одоо манай Улаанбаатар хотын нийслэл Монголын нийслэл Улаанбаатарт анхны стандарт хан баригдах чинь спорт авиралтын. Мөсөнд авиралтын стандарт хан гэх юм бол одоо стандарт нь ер нь 15-аас дээш метр гэж явдаг. Монголд ер нь бол одоо нэг 10 метртэй ханууд байгаа. Одоо энэ жил манай Улаанбаатар байхны клуб маань хамгийн анхны стандарт ханыг бас ашиглалтанд оруулах гэж ажиллаж байгаа. Мөсөнд авиралтын стандарт хан одоо яг нэг найрамдал дээр одоо бидний бэлтгэж байгаа хан яг зөвхөн мөсний хурдны төрлийн хан гэж. Тэр нөгөөдлийнхаа одоо нэг техник лид төрлийн хан болохоор бас яг нэг 15-аас дээш 25-30 м хүртэл өндөр ханууд байдаг учраас одоохондоо яг тэр төрлийн хан бол байхгүй буюу одоо тэр төрлийн бэлтгэлийг бол Монголдо базааж явж чадахгүй байна гэсэн үг шүү дээ тий. Тэгэхээр яг тэмцээн болгон хоёр төрөлтэй болдог. Гэтэ бид нар яг хурдныхаа төрөл буюу нэг төрөлтэй л болдог. Яг нөгөөдөлдөө орж чаддаг. Нөгөө төрлийнхөө бэлтгэлийг юм хийж чаддаг учраас тамтайгаа харьцах, ер нь өндөртэй харьцах бэлтгэл юм бол маш чухал. Баазтай байх. Тэгэхээр та бүхэн дэлхийн цомын тэмцээн лөө одоо нийт одоо Монголоос хэдэн хүний бүрэлдэхүүнтэй явсан тасгалжуулагч нийт одоо бүрэлдэхүүнийг дурдвал энэ жил дэлхийн цомын тэмцээн 3
Азийн аваргын тэмцээнийг зохиогдсон. Нэг дэлхийн цомын тэмцээн, Азийн аваргын тэмцээн Солонгос улсад яг нэг дор зохиогддог. Энэ тэмцээнд болохоор манай Монголоос нэг эмэгтэй, 5 эрэгтэй гишүүнтэй явж оролцоод цаашаа Франц, Швейцарын тэмцээнд би нэмэгдээд 6 эрэгтэй, нэг эмэгтэй маань буцаа Солонгосын тэмцээнээс буцаад их оронд ирсэн. Тэгээ ерөнхийдөө 6 эрэгтэй нэг баг болоод ер нь чиний хувьд одоо энэ саяны дэлхийн цомын тэмцээн бол одоо хэддэг удаагийн одоо яг юм дэлхийн хэмжээний тэмцээн бэ? Миний 3 дахь удаагийн дэлхийн хэмжээний 3 дахь удаагийнхаа өмнө хаана орж ирсэн? Өмнө хамгийн анхных нь 2019 онд Орос улсад дэлхийн аваргын тэмцээнд оролцож үзчихсэн. Хоёр дахь нь 2020 оны яг карантины өмнөх Азийн аваргын тэмцээнд оролцож үзчихсэн. Азийн аваргын тэмцээн. Одоо энэ болохоор 3 дахь нь шүү дээ. Тэгэхээр бас дэлхийн тэмцээнүүдэд одоо орох одоо туршлага хоригдлуулсан гэж ойлгож болох нь шүү дээ. Тэгэхээр энэ жилийн одоо оролцсон дэлхийн цомын тэмцээн ер нь өмнө орж ирсэн хоёр тэмцээнээс ер нь юугаар ялгаатай бай? Орос ялгаа нь гэвэл мэдээж нэг цаг уурын ялгаа байгаа л да. Оросын цаг уур чинь манайхтай ойролцоо шүү дээ. Европын яг тэр тэмцээн зохион байгуулж байгаа газар нь нэлээд өндөрлөг газар байдаг. 2000 метрээс дээш. Тэгээ яг уулын донд огт нар тусахгүй ч гэдэг нь тийм. Ерөнхийдөө айгүй жиндүү. Тэгээд ер нь бол гүтэнд газар байсан. Бусдаараа бол яг тэр хүмүүс барьдаг хийц гэх юм уу манай Монголтой ер нь бол ойролцоо байсан. Францих бол яг ингээд ерөнхийдөө яг манайхтай адилхан усыг цастай зуурч аль бол урсгаж хийдэг. Хүмүүс байсан. Тэр талаараа бас бид нартай илүү байсан байна. Тэгэхээр одоо ингээд тэмцээнд ороод ингээд харж байхад бусад одоо нийт ер нь хэдэн орны тамирчид орж ирсэн. Тэгээд бусад орны тамирчдаас одоо Монгол тамирчид одоо давуу тал болон сул тал ч юм уу те чиний ажилласнаар нийт 19 орны 50 гаруй тамирчин байсан. Тамирчдын давуу талууд гэвэл манайх яг давуу тал гэвэл яг нэг тухайн улсад яг Франц улсад зохиогдож байгаа тэмцээн сайн хэлсэн тийм хүмүүс адилхан хийгддэг яриад манайх яг давуу тал болж байгаа. Нөгөө талаараа гэх юм бол бус улсын тамирчдын бэлтгэлээ хангах тэр материалын баазаараа манайх хамаагүй дутуу. Бус улсын тамирчдад бэлтгэлээ маш сайн хангаж ер нь бол яг тийм жилийн 4 улирал бэлтгэлээ хангах боломжтой баазтай. Одоо нөгөө бэлтгэл хийдэг ханууд гэсэн үг шүү дээ мөсөн хануудтай. Өвөлдөө мөсөн хан дээр бэлдчихдэг. Зуны нөгөө 3 удиралтай болохоор зүгээр ингийн драйв туул ингийн тийм модон ханууд дээр яг тийм бэлтгэлээ хангах боломжтой тийм хануудтай учраас бэлтгэлийн дутагдал юм бол манайхаас их анзаарчихсан. За тэгэхээр чи одоо нөгөө яг тэмцээндээ оролцоод тэмцээндээ гаргасан амжилтын талаар тэгээ одоо хэдэн удаа авиралт хийв гэдэг талаараа айл улсад яг тэмцээн зохиогдож байгаасаа хамаарат тэмцээний бас нэг юу өөрчлөгддөг. Дөрөв гэх юм да. Одоо Франц, Швейцарын тэмцээнүүд болохоор ерөнхийдөө хамгийн бэст цагаар болдог. Жишээлбэл нэг тамирчин ямар өөр нэг хин нэгэн тамирчинтай зэрэг уралдахгүй зөвхөн цагтаа уралдана гэсэн. Зөвхөн цагаар авдаг байхгүй. Одоо бүх тамирчдыг эхлээд практик буюу нэг удаа авируулна. Тэрний ардаас шууд дараалал шууд 2 авиралтыг бас ингээд дарааллуулад гүйцэтгэв. Нэг хүн 2 авиралт хийсэн үг тийм. Гэтэ тэрийг ингээд тойрог маягаар тэр 2 авиралтыг хийгээд бас ингээд хамгийн бага цагтаа 16 тамирчин шигшээ 16-д үлдэнэ. Тэр 2 авиралтын цагийнх нь аль бага авирсан цагийн лав гэсэн. Тэгээд шигшээ 16-ад 3 авируулна нэг тамирчин. Тэр 3 авиралтын нь бас хамгийн бага цаг буюу бэст цагаар нь аваад 2 цаг нь бол дундчилдгүй юм байна тий. Цаг нь бол дундчилахгүй. Дундчилахгүй. Тэгэл 3 авируулаад аль багыг нь л оролцдог хана шүү дээ тий. Тэгээд саяны Францын тэмцээн дээр гэх юм бол нэгдүгээр байранд орсон тамирчин болохоор 6.93 дайлан амжилт гаргасан. Хэдэн метр ханах байлаа? Францын хан за нэг 15 метр одоо ханыг 6 секундэд явж байгаа гэсэн үг шүү дээ.
нэгт орсон тамирчин Солонгос улсын тамирчин байсан. Ер нь бол Солонгос дээр бас Солонгос улс хурдны төрөлтөө сүүлийн жилүүд бас маш сайжирч байгаа. Техникийн төрөлд бол хэд хэдэн дэлхийн аврагтай ер нь бол маш сайн Солонгос улс. Иран гэх юм бол ер нь бол хурдны төрөлтөө маш сайн. Техникийн төрөлдөө ч бас сайн. Айл материалын бааз юм бас Иранд байдаг. Тэгээ Иранд бас сая өнгөрсөн оны 9 сараас эхлээд жилийн 4 үйлдвэрлэл бүр авирах боломжтой мөсөн байгууламжтай болсон. За. Байнгын. Тэгэхээр ер нь ингээд усаас нь айгүй их дэмжиж байна тий. Маш айгүй их дэмжиж. Ажиллаж байгаа. Тэгээд Ираны хувьд гэх юм бол өнгөрсөн 2022 оны дэлхийн аваргын тэмцээн дээр бас төрүүлсэн. Энэ жил бас дахин Ираны тамирчин төрүүлсэн. Сая Францын тэмцээн дээр гэх юм бол хоёрт орсон тамирчин Ираны тамирчин 7.11 гэсэн. 7 секунд 11 байл. Миний амжилт болохоор 7.21. Ерөөсөө 12 орсон тамирчнаас 10 дол. Тийм шүү дээ. 28 дол, 29 дол зөрөгтэй. Тийм ээ тий. Тэгэхээр ч одоо 7 дол гэдэг ч одоо юу гэсэн үг вэ тий. Ер нь тэмцээд ил. Сүүлийн Швейцарын тэмцээн дээр гэх юм бол би эхний авилтан дээр ер нь эхний хоёр авилтан дээр жоохон алдаа гаргаад хагас ихсээд багтч чадаагүй. Хагас мөлөн дөрөв тамирчин маань хагас ихсээд багтаад тэндээс нь хамгийн амжилт гаргасан нь юу 6 секундтай 5 дахь байран дээр. Тэгэхээр ингээд тэмцээнд ингээд оролцож явцад ер нь ингээд одоо сэтгэл зүйн асуудал гэх юм уу тий. Тийм сэтгэл зүйн асуудал одоо хэр тулгарч одоо сандрах, түгших одоо тиймэрхүү асуудлууд байв уу? Тийм асуудал байсан бол одоо хэрхэн яаж даав гэдэг талаараа хамгийн анхны 19 оны дэлхийн аваргын тэмцээнд би маш их сандарч ирсэн. Тэгтээ одоо ингээд нийтдээ 3 удаагийн олон улсын тэмцээнд оролцож одоо тэгээд сандарлаа бол юугаар нэлээд зохицуулаад сурчсан сэтгэл зүгээ. Гэхдээ бас нэг тэмцээнээс тэмцээн хооронд ер нь бол туршлага суудаг гэдэг шиг юм бол тодорхой хэмжээгээр туршлага аваад явж байгаа. Тэгэхээр энэ одоо дөнгөж 3 дахь удаагийн тэмцээнд оролцож олон улсын тэмцээнд оролцож үзэж байгаа. Сэтгэл зүйдээ энэ бол жоохон дахиад цаашаа илүү сайн ажиллах. Яг өөрийнхөө хувьд дээр. Тэгэхээр одоо нөгөө нэгт орсон, хоёрт орсон одоо тэр Иран, Солонгосын баг тамирчид бол одоо бэлтгэлийг бол одоо жилийн 4 үйлдэлт хийж байгаа тий. Тэгэхээр манайх бол одоо бэлтгэл хийх баазгүй байж хэдхэн дойлын юм зөрүүтэй орж ирж байгаа гэдэг бол энэ бол ерөөсөө одоо манай Монголын одоо энэ мөсөн авиралтын спортын одоо өсөх потенциал бол үнэхээр байна гэж харагдаж байгаа байхгүй. Тэгэхээр дахиад баяр хүргэе тий. Маш сайн оролцсон. За тэгэхээр одоо чиний ер нь ирээдүйн одоо төлөвлөгөөнүүд юу байна? Одоо ер нь өөрийнхөө одоо энэ тамирчны карьерийг одоо ер нь яг яаж харж байна? Ирээдүйн төлөвлөгөө гэвэл одоо үйл зууны 2 олимпиад хоёуланд нь оролцох төлөвлөгөө бол байгаа. Тэгтээ яг өвлийн мөсөндөө авиралт байна. Хараахан өвлийн олимпиад төрөлдөө орж амжаагүй байна. Зуны спорт авиралт маань болохоор 2022 оноос эхлээд олимпийн төрөл болоод орчихсон. Тий, одоо хамгийн балчит төрөл шүү дээ, тий, олимпийн. Олимпиад хамгийн тий. Тэгээд ер нь бол энэ хоёр төрлөөрөө олимпиад оролцох тэгээд цаашлаад ер нь мэдээж тэгээд амжилт үзүүлэх зорилготой. Тэгэхээр одоо ингээд манай одоо энэ Улаанбаатар аялагч клуб бол одоо яг одоо энэ 2020 оны Токиогийн олимпиад одоо албан ёсоор бүртгэгдсэн спорт авиралтыг одоо хөгжүүлж тий ирээдүйн одоо энэ олимпийн авраг баг тамирчдыг бэлтгэхээр ингээд гүйм дуулан хичээлүүлж байгаа шүү дээ. Тэгэхээр тэрний бас багшаар нь бол ажилтдаг байгаа. За тэгэхээр энэ гүйм дугуулангийн хүүхдүүд одоо хэр суралцж байна? Одоо багш нь одоо дэлхийн цомоос медаль аваад хүрээд ирлээ. Тэгэхээр хүүхдүүдэд одоо их уран зориг одоо төрж байгаа бах. Тэгэхээр гүйм сургалтынхаа шавнырынхаа амжилтуудаас дурдвал 2015 оноос эхлээд гүйм бага насны хүүхдийн дунд тэмцээн гэж зохион байгуулдаг байсан нэлээ. Тэрийг зөвхөн тэмцээн биш одоо ингээд олимпийн нэг төрөл болцсон энэ спортыг хүүхдүүдийг багаас нь бэлдэх ёстой гэдэг. 2018 оноос эхлээд бүр дугуйлан болгож хичээлүүлж байгаа. Энэ болохоор насны залны болохоор 4-өөс 16 настай зөвхөн бага насны хүүхдүүд орж
хичээлэх боломжтой. Аха. Тэгээд маш одоо хичээлдээ 2 жил болж байгаа манай хүүхдүүдийн амжилтууд гэх юм бол улс хотын авраас ерөнхийдөө тасралтгүй байнгын медаль авч байгаа. Аха. Тэмцээнд хүүхдүүд бас бүгднийг мэдээж тэмцээнд нь байнга оролцуулж цаашдаа бас ингээд энэ спортоор хөгжих юугийн суурин юм бол сайн тавьж өгч байгаа юм. Аха. Тэгэхээр ер нь одоо энэ гүйм сургалтанд одоо хэрхэн яаж хамрагдаж болох вэ? Энэ сургалт нь одоо явагдаж байгаа тийм. Тэгэхээр цаашаа ер нь явах төлөвлөгөөнүүд нь ямар төлөвлөгөө байгаа вэ? Яаж хамрагдаж болох вэ? Мэдээлэл авъя гэж сонирхож байгаа хүн байвал. Мэдээлэл аваад ингээд сонирхож байгаа байвал UB High-Tech Улаанбаатар аялагч клуб гэсэн пэйж хуудас байгаа. Тэрүүгээр дэлгэрэнгүй мэдээллүүдийг авах боломжтой. Манай UB High-Tech клуб маань одоо шинэ хан барьж байгаа шүү дээ, тийм. Одоо урангам спортын төв дээр шинэ стандарт ханы барьж байгаа. Одоо энэ маань маш удахгүй дулаан орох үеэр эхлээд барилгын ажил эхлэх үеэр юу ашиглалтанд орох байх. Энэ хан маань одоо манай гүйн сургалтын хүүхдүүд яг энэ спортоор хичээлж байгаа зорж байгаа хүмүүст ер нь маш том нээлт болж байна. Яагаад гэвэл манай улсын нийслэлд одоо хотод амьдардаг энэ хүүхдүүд болоод одоо миний үеийн залуучууд байгаа тийм. Хичээлдээ явах боломжтой, хажуугаар нь бэлтгэлээ хийх боломжтой, хажуугаар нь ажиллаж хийх боломжтой. Яг энэ нийслэлд байгаа хан баригдаж байгаа хан учраас тэгээд давхар яг ингээд олон улсын стандарт гэдэг юуг нэвтрүүлээд ирэхлээр тэгэхээр хөгжих маш ойрхон болж ирж байгаа. Тий, одоо стандарт одоо ийм хан дээр бэлтгэл хийж байгаа тамирчдын давуу тал бол одоо олон улсын хэмжээний төвдлөгийн тэмцээнд оролцоход бол тий яг өөрсдийнх нь бэлтгэл хийдэг байсан одоо хан дээрээ л одоо тэмцээний явуулах одоо ийм боломжтой болж ирж шүү дээ тий. Тэгэхээр тэрүүгээр маш давуу талтай байгаа. Манай Монголд стандарт хан байдаг. Яг хурдных, техникийнх гэсэн яг стандарт хан байдаг. Тэр нь гэхдээ говьлтай хамгийн бүр тохиолддог байхгүй. Яг Улаанбаатараас 1000 гаруй км цаана тий. Тэрэнд одоо жишээлбэл би яг энэ спортоор ингээд амжилт гаргая гэдэг ингээд хичээлээ зорж байгаа хүнд бол яг тийш очиж бэлтгэл хийх юмч надад боломж байхгүй байхгүй тий. Тэндээ эсвэл суурьчих хэрэгтэй тий. Би эндээ хичээлтэй, дээр нь давхар ажиллаа хийдэг, дээр нь бэлтгэлээ хиймээр байдаг. Заавал тийш очих ямар ч боломжгүй. Тэгэхээр энэ Монголд яг Улаанбаатарт яг амьдарч байгаа одоо манай гүйн дуулангийн сургалтын хүүхдүүд маань бүр маш том нээлт болж байгаа. За тэгэхээр гүйн спорт авиралтын сургалтыг одоо сонирхож байгаа хүн байх юм бол одоо хүүхдүүдээ хичээлүүлэх хүсэлтэй хүмүүс байх юм бол одоо манай Улаанбаатар аялагч клуб бол энэ сургалтаа бол тасралтгүй бол явуулж байгаа. Одоо энэ сургалтын маань зорилго бол одоо олимпийн төрөл одоо олимпийн төрөлд одоо шинээр бүтээгдсэн спорт авиралтыг бол одоо Монголдо нутагшуулж одоо хүүхэд залуучуудаа энэ спортод бэлтгэх магадгүй одоо дэлхийн бол одоо олимпийн хэмжээний одоо аваргуудыг төрөхөд нь одоо анхнаас нь суурийн зөв тавих одоо ийм зорилготой хийгдэж байгаа. Тэгээд одоо багшийнхаа ширийг хатаагаад одоо энэ гүйм спорт авиралтын маань сурагч одоо Амина маань одоо тун удахгүй Финланд улсад болох өсвөрийн үсэн авиралтын дэлхийн цомын агуургад одоо оролцох гээд одоо нэг 3-4 хоногийн дараа одоо эх орносоо мордох гэж байна тий. Тэгэхээр энэ сайхан баяр дүүл явдлууд болж байна. Ингээд одоо ер нь гүйм одоо энэ сургалтанд сурч байсан одоо хүүхдүүд маань одоо ер нь дэлхийд одоо эхнээсээ гарч дэлхийд өрсөлдөд эхэллээ. Тэгэхээр энэ бол одоо яалтчгүй одоо арын албанд нь ажиллаж байгаа багш болон одоо энэ зохион байгуулж байгаа хүмүүсийн одоо ач гавья гэж ойлгож байна. Яг одоо ингээд удахгүй болох гэж байгаа энэ Финланд улсын Овло хотод болох одоо энэ залуучуудын мөсөн авиралтын дэлхийн цомын аварга одоо ингээд манай нэг сурагч явах гэж байна. Тэгэхээр энэ сурагч маань одоо хэр бэлтгэлээ одоо базааж байна. Ер нь одоо хичээлээ тэр удаж байгаа хүүхэд байгаа. Яг энэ гүйн дууланд маань хичээллээд одоо 2 жил болж байгаа юм. Эхлээс эхлээд сурч эхэлсэн. Одоо 2 жилийн өмнөөс л одоо анхныхаа баг аавсыг заалгасан гэж ойлгож байгаа тийм. Яг энэ одоо яг өөрийнх нь хувьд анхных нь олон улсын тэмцээнд явж залуучуудын дэлхийн аваргын тэмцээн. Энд залуучуудын дэлхийн аваргын тэмцээнд Монголоос өмнө оролцож байгаагүй.
Монгол улсаас анх удаага залуучуудын дэлхийн аваргын тэмцээнд бас оролцох гэж явж байгаа. Энэ үн дээрээс манай Аминагийн хувьд ер нь бол тэмцээнүүдэд спорт авиралтын төвлөрөд одоо энэ жил зохиогдсон үсэн авиралтын холбоотой нэгдсэн улсын аваргын тэмцээнд ер нь бол амжилттай оролцсон. Ер нь бол тэмцээн болгон дээр маш амжилттай оролцдог. Сэтгэл зүйн одоо тамирчны хэмдэ одоо тийм өөрийнх нь төсвөр төвчээр аюул маш сайтай тамирч байна. Одоо 2 сарын 24-өөс 26-ны хооронд тус тэмцээн болно. Энэ дээр манай Амин ямар төрлөөр оролцох вэ? Цонхор техникийн 2 төрөлдөө хоёуланд манай Амин оролцсон. Бэлтгэлийн хувьд гэх юм бол олон улсын хүүхдийн найрамдал төв дээр бидний 12 сард бэлтгэлийн YouTube байсан. Барьсан бүсэн дээр бэлтгэлээ хангаж байгаа. Энэ дээр Амина бит 2 маань бас одоо хичээл сургуулиас чөлөөгөө аваад та тэнцээс байрлаад бэлтгэлээ хангаж байгаа. Яагаад гэвэл одоо ингээд тэмцээнд төгсөн байгаа. Би бас нөгөө цайхаа тэмцээнээс ирсэн тийм учраас ингээд Аминыг бэлдэх хугацаа нь бас жоохон байгаа. Гэхдээ энэ жоохон хугацаагаа ашиглаад тэнцэнээр байрлаад ингээд чанартай хэд хоногийн бэлтгэл хийгээд ер нь явуулж байгаа. За ер нь яг бэлтгэл хийсэн хоногийн хэдэн хоног хийсэн Аминагийн хувьд? За одоо ерөөсөө бэлтгэл нь эхлээд 2 хоног. Одоо цаашаа яг нөгөө мөсөн дээрээ гарч бэлтгэл яриад байгаа шүү дээ. Түүнээс одоо нөгөө яг ерөнхий биеийн бэлтгэлийг бол одоо байнга одоо гүйм дээр бол хийж байгаа шүү дээ. Яг хүмүүстэй харьцах бэлтгэл нь бол эхлээд 2 хоног байгаа. Одоо цаашаа нэг 6 хоног бэлтгэл хийгээд. Тэгэхээр ер нь яг одоо энэ залуучуудын одоо дэлхийн аваргын энэ тэмцээн дээр ер нь Монгол улсаа төлөөлөл нийт ер нь баг тамирчдын үед хэдэн хүн явж байгаа юм бол? 3 тамирчин байгаа. 2 багийн ахлагчтай явж байгаа. Зохион нэг багийн ахлагч, нэг зохион байгуулагчтай явж байгаа. 4 настай. Одоо тэмцээнд оролцох нас нь 16-наас 2 настай ишээ гэж оролцсон. Нарын маань хувьд гэх юм бол тэгэхээр 16-тай хүүхдүүдтэй Амина одоо оролцох нь шүү дээ, зөв үү? Тийм. Тэмцээний яг насны хуваарлалт нь болохоор 16-аас 17, 18-аас 19, 20-21 гэсэн хуваарлттай байдаг. Нөгөө тамирчингууд манай хувьд гэх юм бол нэг эмэгтэй тамирчин Амар гэж самнад клубын тамирчин байгаа. Тэрний хувьд гэх юм бол 18 настай, 19 насныхаа ангиллалд оролцсон. Мөнхбаатар гэдэг спорт авиралтай холбооны тамирчин маань бас 19 настай байсан. Тэгээд ер нь бол 16, 19 нас, 2 насны ангиллалд 3 тамирчин маань оролцсон байгаа. За тэгэхээр одоо ингээд тун удахгүй болгож байгаа одоо залуучуудын дэлхийн аваргад явж байгаа нийт тамирчтай бол амжилт хүсье. Тэгээ мөн өөрсдөд чинь бас ирээдүйн одоо олон тэмцээнд амжилт хүсье. Одоо энэ спорт авиралтыг болон мөсөн авиралтын спортыг Монголд хөгжүүлэхэд одоо хувь нэмрээ оруулж байгаа энэ гүн сургалтанд нь бас амжилт хүсье. За баярлалаа.